Бүгдээрээ сайн байцгаана уу? Розлет Харут ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв хэлж амжаагүй үгс гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За ингээд YouTube channel-та маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Анхан шатны хүзрийн багцыг маань та бүхэн маань сонирхож байвал пэйж болон Instagram хаягаар хандаад өөрийн хүссэн газартаа үнэгүй хөрвүүлээд аваарай. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө уншлагыг эхлүүлье. За тэгэхээр та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдаж байгаа зүрхнийхээ өнгөний сонголтыг хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1 маань уншлага хэлж байна. Групп 1-ийн маань энэхүү шар зүрхийг сонгожээ. За шар зүрхийг сонгосон групп 1-ийнхэнд тэр нэгэн хүн юу хэлээгүй нууцлсан бэ? Буюу хэлхийг хүссэн үгс тийм. За it's time for me here. За эхлээд ямар ч гэсэн бүх үгнүүдээ гаргачих. Тэгж жаад ерөнхий яг энерги нь гарч ирэх ёстой. Тэгээ ерөнхий энерги харж агаад үргэлжлүүлэх болно. За 5 дахь үзэр маань зургаат дахь үзэр маань за тэр хүн юу хэлхийг хүсэж байгаа вэ? За I need to let each other go. За тэгэхээр угаасаа л нөгөө хэлж амжаагүй үсгээр энэ маань хоёр тишээ болцсон байгаа. Харилцаа байх нь ер нь бол тодорхой тий. За тэгэхээр энд бол яг ингээд харах юм бол одоо нэг хэсэгтээ бол та хоёр маань хоёр талд байх ёстой. Одоо нэг нэгээ тавьж явуулах юм шаардлага гарсан гэсэн үг. За эхний карт маань ер нь бол нөгөө юм хийлэн аягүй хэрэгтэй байгаа буюу одоо энэ харилцаанаасаа юм уу те өмнөх харилцаанаасаа энэ хүн шархавсан энэ харилцаанд энэ хүн бол яалтчгүй одоо идэгрэх шаардлагатай ямарваа нэг зүйлс одоо болохгүй байгааг энэ л илэрч шүү дээ. Тэгэхээр зүрх сэтгэлийн хувьд магадгүй энэ хүн айгүй тийм одоогоор бол 50 байхыг хүсэж байгаа тий. Тэгэхээр тэр зүйл нь аль одоо карт вэ гэхээр энэ карт маань би бол тий одоо бол ийм нээлттэй бол биш шүү. Тэ би бол одоо бол онлайн биш. Би бол офлайн байгаа шүү. Надад тий бодох юм байна. Зүрх сэтгэл минь тий өвдөж байна, шаналж байна. Тэгэхээр надад бол тий юм нэг идэгрэх хугацаа хэрэгтэй гэдэг. Яг уу таарийн хувьд магадгүй тий ямарваа нэг жижиг зүйлээс болж айгүй ер нь бол маргалцсан. Тэгэнгүүт тэр үед маргалдах үедээ яг энэ хүн өөрийн одоо нөгөө нэг майндаа алтна гэж яддаг штэ. Өөрийнхөө одоо тэр ухамсар одоо тэр хэлэх үг гэж яддаг юм уу те. Тэр зүйлээ ямар ч цензургүйгээр гаргасан тухайн үед бол энэ хүн ямар нэгэн байдлаар те магадгүй хэлхийг хүсээгүй үгнүүд ч айгүй тийм уурын нөгөө нэг жоохон мухгаар гэж ярих юм уу те гарсан гэдэг ийм үг байна. За ер нь бол зарим зүйлүүд энэ хүний хувьд айгүй тийм ичвтер байгаа учраас энэ хүн аль болох тэр олон зүйлээ тийм тэр онцгүй тэр мэдрэмжүүдийг мартахын тулд дээр нь одоо тэг хэсэг хугацаанд ганцаараа явахыг хүсэж байгаа юм шиг ийм хүн байгаа хгүй. Тэгэхээр ажиллаар өөрийгөө ингээд те одоо илүү их ажиллаж байгаа буюу өөрийг чинь одоо мартахын тулд өөрийг чинь өдөр болгон магадгүй те санаад байхгүй тулд ер нь бол ийм ажилдаа илүү ийм шаргуу ингээ хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүн байна. Тэгээ нэг өдөр л те таныг одоо намайг уучлна гэдэгт итгэлтэй байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ хүн дотроо бол
магадгүй таныг тэ гомдоосон бас өөрөө ч энэ харилцаанаас юм шархавсан хүн байгаад байна. Тэгэхээр энэ бол уучлал гэж одоо энэ хүн бодож байна. Тэгээд ер нь бол таныг одоо та хоёрын хувьд бол бас юу гэдэг нэлээд юм онцгүй мэдрэмжтэйгээр салсан байх магадaltaй. За энэ хүн өөртчөндөө өөрийгөө ингээ ойлгуулахын тулд аль болох нөгөө нэг хөгжмөр одоо тэр мэдрэмжээ илэрхийлэхийг ингээ хүсэж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй нөгөө хэрвээ сошиал дээр нээлттэй байгаа бол шүү дээ. Ер нь бол нөгөө хосын харилцаанд да ялангуяа хүмүүс яг юм өөрсдийн орон зайгаа хамгаалаад одоо блок гэдэгтэй ер нь бол яг хэрвээ блок хийжээгүй л бол энэ хүн өөрийнхөө одоо сошиал хаягууд дээр ямар нэгэн байдлаар одоо нөгөө юм хөгжмөдөө дуу ч юм уу тавьж байгаа нь тэр хүний одоо чамд илгээж байгаа бас нэг юм нууц одоо мэдээлэл буюу чамтай одоо хөгжмөр ярилцах гэдэг шүү дээ. Дууны үгээр ч юм уу те. Тэгэхээр бүр ингээд сүултээ нөгөө нэг ярихч одоо тийм одоо юу яриад ч ойлголцохгүй учраас гэдэг шиг сүултээ бүр ингээд нөгөө хөгжмөр ингээд илэрхийлэх нь энэ хүнд те илүү амарч юм шиг санагдчих магадaltaй. За тэгээд угаасаа л энэ хүний хувьд ингээд өөрөө чинь гомдох маш юм хүчтэй онцгүй үгнүүдийг хэлж гисэн учраас тэр үгэндээ бол үнэхээр ингээд харамсаж байгаа. Бөгөөд тэр үгээ болдог бол өн буцаад авчих юмсан ингээд бодоод байгаа байхгүй юу. Гэхдээ мэдээж эрэг хэлсэн үг гэдэг бол таанчтай нөгөө буцаагаад авах ямар ч боломжгүй. Тэгээд тэр одоо хэлсэн үгэндээ ер нь бол энэ хүн бол аягүй их гимшиж байна. Тэгэхээр одоо юу гэмдэ одоо уурын мухаг гэдэг чинь яг нэг хүнийг ингээд нэг контролгүй болгочиход байгаа байхгүй юу те. Тэгэхээр тэрийг яг хэрхэн контролд сурах вэ гэдэг дээр ер нь бол хүмүүс маань аягүй их бодох хэрэгтэй. Тэгээ тэр үгийг хэллээгээд юмс яг өөрчлөгдөхгүй гэдэг нь аягүй сонирн. Гэхдээ нөгөө нэг угаасаа л хэл гэж тэр үгнүүд байгаа л да. Ер нь бол те бүр ингээд ямар төгс төгөлдрийн хоргоош дандаа сайхан юм яриад яваад юм гэж бол байхгүй. Гэхдээ нэгийхээ бүр ингээд магадгүй те бачууртал нэг тал нь магадгүй аягүй тийм silent модтой, нөгөө тал нь юм ярих гад байдаг те нэг өөрөө ингээд гадагшлуулаад ингээд өөрийнхөө үгийг ингээд хэлээ сурцсан тийм жоохон хүмүүс байж болно. Тэгэхээр ер нь одоо тийм дураараа байх ер нь бол шаардлагагүй те. Хүний яг нөгөө орон зайд халтаж байгаа учраас тэр хүнийхээ сэтгэл зүг аягүй сайн бодох ёстой. За тэгэхээр ер нь бол ингээд те хаяада ер нь ингээ өглөөс эрэхтэй ялангуяа өөрийн чинь талаар ингээ хаяада аягүй их бодогддог. Яг ингээд цуг байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Яг тэр мэдрэмжийг энэ хүн дахиад авахыг хүсдэг. Гэхдээ цаг нь болоогүй байна л гэж хэлнэ. Тэгэхээр бит хоёр бол тэ нэгээ явуулах хэрэгтэй. За явуулна гэж хэлж байгаа нь миний хувьд бол ер нь ямар ч харилцаанд ингээ хүчлээд хэрэггүй байдаг. Явуулах ёстой бол тэр хүнийг явуулах ёстой. Үнэхээр тэр хүн тэр чигтээ цаашаа ингээд тэ амьдралаа бодоод явж байгаа бол тэр хизээч чиний одоо тэ ингээ энэ амьдралыг хамт туулах хүн биш байсан гэсэн үг. Чамайг сонгоод ямар нэгэн байдлаар буцаж ирсэн тохиолдолд бол мэдээж хэрэг тэ эхний алдаагаа давтахгүй байх ёстой. За эхний алдаа давтагдаад 2 дахь боломж, 3 дахь боломж, 4 дахь боломж гээд ингээд ер нь явчих юм бол тэр харилцаа сүулдэ ямар ч үн цэнгүй болно. Ер нь бол 2 дахь боломж бол буцаад нийлэхэд дандаа гоё юм хүчрэхтэй нэг нэгнийхээ өмнө гаргасан алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх байд юм уу, зүгтээ ярилцаа засах байд юм уу те нэг нэгээ яг аягүй сайн ойлгож аягүй зөв эрүүл харилцаа гэдэг зүйлийг л хамгийн гол нь одоо хүмүүс маань аягүй сайн бодох ёстой болов гэж миний хувьд боддог. Хамгийн гол нь нөгөө тэнцвэр гэдэг зүйл аягүй чухал байдаг те. Бүх зүйл хоёр талтай гэдэг зүйлийг ойлгоод хитрхи нөгөө сүудэр талыг бол давмгаалуулахгүйгээр сайн муу талыг тэнцвүүлээд те аягүй гоё нюанстай одоо тийм баланстай аягүй тийм тогтвортой тогтун байх ёстой гэж л ер нь хэлэндээ. Тэгэхээр
групп нэгийнхний маань хувьд бол окей тэ энэ хүн бол одоохондоо боломжгүй байна. Тэгэхээр та энэ хүнд бол цаг хугацааг нь өг. Тэгээд эргэж ирэх үедээ бол тэр хүн би бол өөрөө сонголтоо хийнэ гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн офлайн байна. Тэгээд ер нь бол энэ хүнд 50 байх хугацаа хэрэгтэй байна гэсэн үг. За ингээд групп нэгийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. Баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. Групп 2-ын маань энэ хүү улаан зүрхний сонголтыг хийжээ. За групп 2 улаан зүрхний сонголт хийсэн хүмүүсийн маань асууж байгаа тэр нэгэн хүн танд хэлж амжаагүй гэсэн юу байсан бэ? За эртээдийн нэг уншлаган дээр энэ өөрөө өсөрч гараад ирсэн. Өнөөдөр бүр зууралтаад гартгүй шүү. За эхлээд бүх картуудаа гаргана. За хоёр дахь карт маань гурав дахь карт маань дараагийн карт бүсэрч явж өглөө. За дараагийн карт маань за жоох эхлээд уншаадгий. За угаасаа л одоо би нөгөө нэг хол одоо салсан байгаа харилцаа ер нь бол ихэнх нь яа тэгэхээр хэлж амжаагүй өгснүүд шүү дээ тий. Бас л өнөөдөр боломжгүй байна. За контакт хийхээсээ айж байна гэж штэ тий холбогдохоос айж ийн гэж. За тэгэхээр ер нь бол яг энэ одоо юу гэдэг өгнүүдийг бүгдийг харах юм бол ер нь бол энэ хүний хувьд яг одоо өөртөө чинь харилцаагаа яг яах ёстой вэ гэдгээ аюулсаа ойлгохыг хүсэж байна. Хамгийн гол нь тэг ингээд ойлгохгүй айхтар тэг ингээд шууд ингээ одоо аниад гэдэг шиг явчаагүй. Энэ хүн буцаж эргэж энэ харилцаагаа яг энэ юуны төлөө вэ те энэ харилцаа бид хоёрт үнэхээр аз жаргалгүй энэ харилцаа бид хоёрын хувьд үнцэнтэй юу ч гэдэм энэ байдлыг ингээ эргэж дүгнээд айгүй ингээ ойлгохыг хүсэж байгаа ийм хүн байна. За тэгээд энэ хүн хамгийн гол нь одоо чиний талаар ямар нэгэн зүйлс олж мэдсэн гэсэн нэг ийм үг гарч ирж байна. За тэгэхээр магадгүй те чиний талаар найз нөхдөсөө ямар нэгэн би бол онцгүй зүйл сонссон юм болов гэсэн ийм бодол төрж байна. Яа тэгэхээр тэр зүйлийг сонсоход бол надад те үнэхээр ингээд бүх зүйлс магадгүй те за ийм байсан юм байна гэдэг нэг юм асуултын хариултыг те өгсөн гэдэг шиг нэг ийм одоо энэ харилцаа цаашаа явах боломжгүй байна гэдэг нэг ийм одоо бодлыг өгсөн байх магадлал маш өндөр. Яагаад гэх юм бол энэ хүн яг энэ харилцаа юу вэ гэдгээ асуугаад одоо дотроос асуугаад байна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр ер нь одоо энэ хүний бодол хичнээн ингээд энэ зүйлийг бодоод тэ ойлгох гээд яваад байгаа ч гэсэн зарим тохиолдолд бол үнэхээр одоо ажлаар өөрийгөө дараад айгүй тийм завгүй байхыг одоо хүсэж байгаа. Тэгээд өөрөө одоо бас айгүй сайн одоо тий хувилбар болохыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ хүн маань өөрийн сайн хувилбарыг олох гээд байна гэхээр магадгүй таны талаар сонссон зүйл магадгүй тий өөр одоо гуравдагч хүмүүс гэхээсээ илүү та магадгүй хин нэгэнд жишээлбэл шүү заяа. Нэг би надад нэг ийм хүн таалагддаг тий тэр хүний одоо ийм зүйл нь таалагдахгүй байна гэд ингээ хэлсэн байх магадaltaй тий. Тэгэхээр энэ хүн бол яг өөрийнхөө хувьд хамгийн бест хувилбараа олохын хичээж байгаа буюу тэр зүйл нь танд ингээд таалагдах
ёстой гэсэн үг. Үгүй ёстой ч байх те. Таалагдасай гэж хүсэж байгаа учраас өөрөө те одоо өөрийгөө өөрчлөх замдаа явж байгаа гэсэн үг. За магадгүй таны тэр хэлсэн үгтэй энэ хүнийг аюу тийм хурцлсан байж болох ч гэсэн за заавал танд таалагдах штэ. Энэ ямар ч хүний үгийг аюу сайн хүлээж аваад магадгүй те өөрийнхөө энэ бол миний яг дутагдaltaй тал юм байна. Би яг энэ дээрээ би бол ажиллах хэрэгтэй юм байна гэдэг ийм бодлыг бол яалтчгүй авсан хүн байна. Тэгээд чи намайг одоо тэ орхиж одоо энэ харилцааг дуусгахаас өмнө би энэ харилцаагаа дуусгасан шүү гэсэн ийм одоо өгүүлбэр гарч ирж байна л да. Тэгэхээр яг л эндээс яг л ийм мэдрэмжтэй. Ерөөсөө л ингээд одоо юу асан ямар нэгэн зүйлийн талаар мэдсэн мэдэнгүүтээ тэр зүйл юу ч хийж болно гэж хэлсэн. Тэгээ энэ бол одоо паблик уншлага. Тэгэхээр юу ч хийж болно. Та бүхний хувьд өөрсдөө ингээд шууд гэж бодоорой. Тэрнээс штэ яг саяны авсан нөгөө нэг жишээ бол биш шүү. За тэгэхээр ямар ч хэсэн та хоёр одоо салах гэж байгаа гэдгийг энэ хүн мэдсэн учраас явсан. За тэгээд бид хоёр хоёулаа мэдж байгаа. Тэ бид хоёр хоёулаа хин нэгнийхээ хувьд цорын ганц биш юм аа. Тэгэхээр одоо гэдэггүйг бол магадгүй аль нэг талдаа одоо тэ нэг юм 3 дахь хүний нөлөөлөлтэй бас байх магадaltaй байгаад байна. Хоёулаа мэдж байгаа гэж байна шүү дээ. За тэгэхээр бид хоёр бол нэг нэгээ тавьж явуулах хэрэгтэй. За бас л энэ хүн маань ингээд тэ нөгөө нэг сошиаллороо тантай одоо хөгжмөөр одоо хөгжмний дууны үгээр тэ ингээд холбогдож байгаа бөгөөд одоо өөрийнх нь мэдрэмжил энэ хүнээс тэгж гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмж бол танд яг хэлхийг хүсэж байгаа үг гэсэн. Ер нь нэг дуу хөгжим гэдэг бол тэ яг хүн тухайн үеийнхаа яг нэг юм мэдрэмжээр ямар ч тохиолдолд яг тийм дууны сонголтыг аюул их хийдэг те ямар одоо яг өөрийнхөө нөгөө одоо юу гэдэг мэдрэмжийг чамд хийлж чадахгүй байгаа учраас энэ дууг сонсоод миний одоо мэдэрч байгаа мэдрэмжийг одоо ойлгох боломжтой юм да гэсэн нэг юм зүйлүүд угаасаа байдаг те. Тэгэхээр яг л тийм мэдрэмжээр энэ хүн бол явж гэн. Тэгээд ер нь бол буцаад эргээд бодохоор ингээд те чиний хийсэн жижиг зүйлс бүхэн энэ хүнд бодогдож байгаа. За гэхдээ энэ хүн бол одоо бол тантай холбогдох боломжгүй те. Би бол одоо офлайн байгаа, надтай холбоо барих гэж магадгүй оролдоод хэрэггүй гэдэг нэг юм комент байна. Тэгээд дээр нь энэ хүн өөрөө тантай холбогдохоосоо айж байна тий. Би чамтай холбогдохоосоо айж байна гэсэн юм карт гарч ирж байна. За тэгэхээр ер нь бол яг энэ 2 дугаар группийнхаа базаад хэлчих юм бол энэ хүний бодол одоо тий сайн ч бай муу ч бай хамаагүй жоохон муу санаатай ч байж болохоор байна. Ягаад тэгэхээр өмнө нь ингээд чамайг одоо өөрийг нь орхиж байгааг мэдсэн, ойлгоцсон. Тэгэнгүүт чи тэр хүнд те одоо хоёулаа энэ харилцаагаа одоо те энэ дуусгая гэж хэлэхээс өмнө тэр хүн төрүүлээд энэ харилцааг дуусгасан гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн зүйлс гадны те нэг үгс хин нэгнээс сонссон үгс хин нэгнээс одоо авсан тэр мэдээлэл энэ хүнд бол нөлөөлсөн, таарын харилцаанд нөлөөлсөн. Гэхдээ энэ харилцаа бол ер нь бол яагаад ч юм дандаа ч юу хөндлөнгийн нэг юм нөлөөлөлтэй 3 дахь читгээдийн нөлөөлөлтэй магадгүй те нэг одоо жоохон хардл зэрэлттэй байсан байх магадaltaй те яг хуучин харилцаанаасаа магадгүй чи холдоогүй ч гэдэг юм уу те эсвэл чи нэг өөр хүнтэй юм шиг надад мэдрэгдээд байна ч гэдэг юм уу. Тэгэхээр энд бол надад хамгийн их ингээд нөгөө нүдийг маань татаад байгаа зүйл бол бид хоёр хоёулаа мэдж байгаа хиндээ зориулагдсан биш гэдгээ мэдж байгаа гэдг нь л надад энэ 2 дугаар группийн уншлагнаас айгүй тод ингэж харагдаад байна. За тэгэхээр энд бол ямар ч юм бас л ингэж те окей хүрээд ирвэл окей ирэхгүй бол тэгээд энэ хүнийг бол
одоо явуулсан дээр тэгээд ямар ч юм дээр одоо тэр хүнийг хүчээр барьлаа гэд асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Харин тэр хүнийг явуулж чадсанараа асуудал шийдэгдэнэ. Дээр нь үнэхээр чи тэр хүнийг явуулж одоо зүрх сэтгэлээсээ явуулж чадахгүй чамд хэцүү байгаа бол энэ харилцаа яахыг хорвоо ертөнцид даатгах. Энэ бол хамгийн ихний нөгөө хилинг хийх, өөрийнхөө зүрх сэтгэлийг ангаах хамгийн одоо супер зөвлөгөө байх болно. Ер нь бол өөр арга байхгүй те. Одоо юу тийм цаашаа ингээд хараад явцсан хүний араас очоод те уйлаад унжаад гуйгаад нэмэргүй цаг хугацааны хувьд одоо болоогүй бол тэр бол нэмэргүй. Тэгэхээр ер нь бол нэг нэгэндээ тэр орон зай гэдэг зүйлийг аягүй сайн өгдөг байгаасай. Нөгөө талаасаа бас хосууд маань аягүй гоё ингээ ярилцдаг байгаасай. За хос биш байсан ч те ингээд нэг юм гоё ингээд нэг юм харилцаа эхэлсэн л бол дуусах үед бол яг ингээд нөгөө фестер яваад байдаг шүү дээ. Тодорхой байгаарай л гэдэг энэ бол аягүй гоё те. За магадгүй те би 3 сар нэг 50 баймаар надад бодох хугацаа хэрэгтэй. Надад бодох хугацаа өгөөч би энэ харилцаа те ингээд цаашаа явахгүй гэдгийг мэдчихэйна. Тэгээд энийг ингэмээр байна, тэгмээр байна гэд ингээд ярилцаж чаддаг хамгийн гол нь тийм арт түмэн байгаасай гэж ер нь бол хүсдэг. Тэгээд одоо нөгөө өдөө болтол юу эсийг үзэхүүдээ гэдэг шиг те ер нь бол нөгөө монголчууд аягүй тийм бусад гэхээсээ илүү нөгөө Европ гэх юм уу та ер нь тэр орнуудын хүмүүсийг бодох юм бол аягүй хаалттай яг энэ хосын харилцаа гэдэг зүйл аягүй тийм зөв одоо ийм зөв одоо ийм харилцаа байж чаддгүй дандаа ийм нэг ийм тэ зүхтдаг тодорхойгүй байдалд хүнийг үлдээж ингэж амлаж аваад тамлаж зовооно хичээртэй ер нь бол ингээд хүний яг ийм тодорхойгүй байдалд ингээ үлдээчихээр нөгөө хүн маань сэтгэл зүйн хувьд ямар айхтар гэмтэл авдаг гэдгийг ер нь бол та бүхэн маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд хүн чинь нөгөө нэг мал хөлөөрөө хүн хилээрээ гэж ярьдаг те. Тэгэхээр хилж ярилцаад одоо би чамд магадгүй ингээ хайргүй болчлоо. Харилцаагаа дуусгая гэд хэлсэн ч баг илүү амар ингээд цухтаж гүйж ахаар те. Тэгж яхаар ийм эсвэл ингээд ор сургуу алга болж ахаар ер нь бол тэгээ хилчгүүл тэр хүн айгүй амар байх болно. Тэр асуултын хариулт нь ядаж ингээ ороод ирж байгаа учраас тэр хүн өөрийнхөө тэр одоо сэтгэл зүгээр тэр зүйлийг давж гарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тодорхой байдал гэдэг бол айгүй чухал гэдгийг л ер нь бол энэ харилцаанаас олж хараад байна л да. Яагаад тэгэхээр энэ хүн хилээгүй байгаа байхгүй те. Би чиний талаар ингээ юм мэдсэн. Тэгтээ чи намайг ингээ те хаяхаас ч өмнө би чамайг ингээ орхисон гэдэг чинь маш онцгүй. Тэгээ буцаад ч ингээ холбогдох гээр айгаад байгаа байхгүй те. Тэгэхээр надад бол яг нэг ийм л мэдрэмж төрлөө. Тэгээд за хэрэгтэй хэрэггүй зүйл ярьсан бол уучлаарай. Тэгээд одоо та бүхэн маань мэдээж яриг өөртөөхөө одоо сэтгэл одоо зүрхэнд одоо цензуртэйгээр авах гэхийн ухаанаар хандаад тэгээд яваарай гэж хэлье. За ингээд та бүхэн бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага хэлж байна. 3 дугаар группийн маань нөхөр ногоон зүрхийг сонгожээ. За групп 3 сонгосон. Групп 3-ийн ногоон зүрх сонгосон хүмүүст маань тэр нэгэн хүн юу хэлж ямар үгс хэлж амжаагүй, ямар одоо тэ мэдрэмжээ илэрхийлж амжаагүй вэ? За эхлээд бүгдээрээ картуудаа гаргаад ирээ. За окей. За тэгэхээр 3 дугаар группийнхан маань маш хөөрхөн cute. За 1 2 дугаар группийнхан жоохон dark байлаа.
За dark гэж юм бэ? Ер нь бол одоо яг нөгөө нэг юм шал ондоо группуд байсан. Энэ групп бол үнэхээр юм шал ондоо тэр 1 2 дугаар группээс бүр тис ондоо группийнхан байна. За тэгэхээр тэр хүн бол юу гэдэг одоо чамд энэ хүн бол одоо чамд сэтгэлтэй хүн байна. Тэ магадгүй нөгөө хэлж амжаагүй үгсгийг бодоход та хоёр маань ингээ хоёр талд байгаа байх магадлал нь маш өндөр тэ. Яагаад гэх юм бол эхний карт би чамайг намайг одоо хайж явна гэж мэдээд би төрүүлээд чамайг ингээд явуулчихсан шүү гэсэн үг байгаа байхгүй юу? Гэхдээ энэ хүн хамгийн гол нь бүх зүйлийг одоо өөр дээрээ авч байгаа нь аюу гоё. Одоо нөгөө тэ ийм чамайг буруутгаал тэ чи буруутай гэж одоо бодхоос илүү энэ хүн бүх алдааг ер нь бол өөр дээр авчин. Тэгэхээр энэ бол аюу тийм эмгтэй хүн байх юм бол ухаалаг гэрхтэй хүн байх юм бол маш гоё юм те нэг юм мачуур одоо төлөвсөн залуу байх нэ. За тэгээ эхнээсээ эхлээд явчих. Тэгээд энэ хүн бол өөрийг чинь маш их одоо санаж байна. Ерөөсөө ингэ те бодлоо зогсоож чадахгүй үргэлж өдөр болгон санаж байна. Чиний хувьд те хамгийн юм мундаг одоо те ийм хүн байхыг хичээж байна. Одоо чамд ингээд таалагддаг те чиний одоо магадгүй те нөгөө хүсээд идэг тэр цензурт чинь хүрэхийн тулд хичээж байгаа гэсэн үг. Би ингээд төвтэй айгүй сайн хүн болохыг одоо өөрийнхөө хамгийн сайн хэлбэрийг олохыг хичээж байгаа гэсэн тийм. Тэгээ энэ хүн хамгийн хөрх нь бас ингээд чамтай тий аюу сайхан одоо ийм өөрт тохиолдсон гоё зүйлсийн талаар ярилцаж тэрхүү гоё нөгөө филингээ нэг тэр гоё филингээ чамтай ингээ хуваалцахыг хүсэж байгаа тий магадгүй та хоёр маш гоё ярилцаж чаддаг хүмүүс байсан юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр ярилцаж чадна гэдэг бол ер нь хосын харилцаанд хамгийн бест гоё зүйл байгаа тий яг болохгүй байгаа зүйлээ гоё ярилцаад аль нь хүлээн зөвшөөрөөд ойлголцоод явна гэдэг бол маш гоё. Тэгэхээр энэ хүн маань чамайг магадгүй маш гоё одоо нөгөө нэг сонсдог байсан тий намайг аюу гоё маш гоё сонсдог байсан шүү. Миний ярьсан зүйлүүдийг аюу гоё анхааралтай сонсдог байсан. Одоо тий гоё төвлөрч сонсдог байсан. Зүрх сэтгэлээсээ сонсдог байсан гэсэн нэг юм бодолд бол энэ хүн байна хэлж амжаагүй хүснэ. За тэгээд бүх зүйл өөр байсан бол ямар гоё вэ гэж байгаа хгүй. Тэгэхээр магадгүй энэ зүйлдээ уг нь бол миний хувьд нөх айхтар юу гэдэг юм энд бол нэг 3 дахь нөлөөлөл өнтер бол байхгүй. Энд бол надад бол аюу хөөрхөн жижигхэн кьюттэй нэг юм охтуудын яг өсвөр насныхны маань сонголт 3 дугаар группийнхан дээр аюу их гарч ирсэн юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр тийм их хуримтлагдсан хур ихтэй юм нэг юу байхгүй дал тухамсарт ингэж хуримтлагдсан хур их зүйлс байхгүй. Ер нь бол маш гоё юм хөнгөн энергитэй байгаад байна. Тэгэхээр ингээ бүх зүйл өөр байсан бол те гэлтэй ингээ ярэ мэрэ нэг жоохон ч юм шигтэй. За тэгээд энэ бол миний буруу. Би өөрийгөө ингээ буруутгах байгаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүний нөгөө нэг өөр дээрээ бүх зүйлийг аваад байна гэдэг чинь ерөөсөө энэ те би сайн хүн болмоор байна те би чамтай гоё юм ярилцмаар байна. Би те энэ бүхэнд би буруутай гэдгээ мэдж байгаа ч гэдэм үү те. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор яг үнэхээр л яг цаг хугацааны хувьд энэ яг right time буюу одоо зөв цаг нь байгаагүй гэсэн үг. За тэгэхээр нөгөө нэг юу гэдэг лээ зөв хүн буруу цагтаа гэдэг лөө. Тэгэхээр нөгөө нэг зөв хүн буруу цагтаа ирэх жоохон гонигтай те. Тэгэхээр яг нөгөө цаг хугацааны хувьд ингээл нэг болоогүй байхад те яг тухайн үе ситуац нь өөрөө ингээд нөгөө бүрдээгүй байхад зөв хүн ирчдэг. Гэтэл тэр зөв хүнээ тэр хүн одоо кэрлж чадахгүй те ярилцаж чадахгүй одоо юу гэдэг ойлголцож чадахгүй ч юм уу нэг тиймэрхүү байдал бол бас хэцүү. Тэгэхээр энэ бол яагаад ч юм энэ хүнд үнэхээр одоо буруу цагтаа байсан гэдэг нь энэ хүнд ямар нэгэн хувьд те өөртөө чинь цаг хугацаа гаргах боломжгүй байсан тухайн үед ар гэртэн ч юм уу те асуудал гарсан хүний амьдралд юу их тохиолдох вэ? Тэгэхээр тэр зүйлс бол яг энэ хүнд бол айгүй тэгж нөлөөлсөн.
За тэгээд одоо ер нь бол энэ хүн бол өөрөө чинь те надгүйгээр яаж ингэж аз жаргалтай байдсан бол гэж гайхаад байхгүй яа. Тэгвэл энэ хүн чамд хайртай. Тэгээ би бол яг найзаас илүү зүйл бол хүсэж байна. Тэгэхээр энэ хүн бол үнэхээр л те нэг юм чамтай одоо дахин би бол харилцаагаа үерхлээ те гоё эхлүүлэх үнэхээр сонирхолтой байна гэж хэлнэ. Тэгээ би одоо чи мэдэж байгаа би чамайг тавьж явуулахад надад ямар хэцүү байсныг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ууг нь бол мэдгүй энэ 3 дугаар группийнхан бол тэр хүндээ second chance буюу 2 дахь боломжийг өгчихвөл айгүй хөөрх юм болов л гэж бодож байна. Энэ хүнд бол тэ нэг тийм амар тийм айхтар ууг нь бол энэ карт маань жоох юм хард одоо нөгөө үгнүүд нь бол жоох нь тэ дандаа юм салцсан явсан тэ гонцсон 3 дахьч түнд тэгсэн шүү гэл ер нь бол жоохон би баг ийм картууд байдаг илүү гэж ер нь бол гайхаж байна 3 дугаар группийнхэн дээрээ. Тэгэхээр энэ хүн маань хамгийн гол нь ачааллыг өөр дээрээ авч гин маш гоё байна тэ чамааг бол буруутгахгүй байна. Энэ харилцаанд нь хэрвээ чамд тэ энэ хүн дахиад нийлэх боломж асуувал 2 дахь боломжийг хүсвэл штэ тэ магадгүй чамд үнэхээр энэ хүн таалагддаг бол бас хэцүү. За тэгтээ таалагддаг болол энэ уншлагыг үзэж байгаа л да бас. За тэгэхээр та энэ хүнд 2 дахь боломжийг олоход би бол буруутгах юм бол байхгүй гэж хэлнэ. Энэ хүн бол үнэхээр тантай одоо тэ айгүй хөөрх юм одоо маш зөөлөн төрлийн л хүн байна л гэж хэлнэ дээ. Ер нь бол яг ер нь нэг юм буруу цагтаа гараад ирсэн тэгэнгүүт өөрийг чинь те за би энэ хүнд цаг хугацаагаа зарцуулж чадсангүй тэгсэнгүй юмсангүй одоо энэ хүнстэй намайг яг ингээл орхиндоо гэж бодонгууд тэр айдас дээрээ дөрөөлөөд одоо тэр айдас дээр үнслэл чамааг ингээ орхиод явчихж байгаа байхгүй. За тэгэл их л сандаг боддог хүн байна да. Тэгээ ер нь бол багцлаад хэлэх юм бол энэ хүн бол маш гоё ийм тэнүүн сайхан сэтгэлтэй нэг юм чамаа гэсэн сэтгэл нь л их гоё байгаад байна л да ер нь бол. За тэгээд өөрч айхтар одоо сөрөг зүйлс бол үнэндээ алга. За тэгээ ямар ч хэсэн 3 дугаар группийнхандаа хэрвээ боломж байвал second chance буюу 2 дахь боломжийг болохоор гэжлээд уншлагаа дуусгая. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай.